бүх зүйлээ гаргаж өрсөлдөх болно. Дэлхийн авар маань одоо бидний хувьд бол хамгийн одоо хүлээж авч хамгийн том тэмцээн эх орондоо зохион байгуулагдсан тэмцээн мэдээж хэрэг амжилт гаргахыг маш их хүсэж байна. За яаж нөгөө монголчууд сагс үүдгийг жигнээс харуулцгаая гэж хэлмээр байна да. ICM-ийн сайтыг үзэж байгаа нийт үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын 3 шгшөөгийн ахлагч дэлгэрнэ байна. 2025 оны 6 сарын 23-наас одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд маань насан турш 3 хүртэл сагсан мөнгөний насан турш дэлхийн авар болох чинь бидний хувьд гэх юм бол 2017 оноос хойш одоо Монгол улстай Ази аваргаас ихсүүлээд бүх шатны одоо олон улсын тэмцээний зохион байгуулсаар ирсэн. Одоо манай 3 сагсан мөнгөний холбоо маань одоо энэ насан турш дэлхийн авар маань одоо бидний хувьд бол хамгийн одоо хүлээж авч хамгийн том тэмцээн. Нутаг дээрээ зохиогдож байгаа тэмцээнд шгшөө багийн маань хувьд бас амжилттай оролцохын тулд тэгээд бас үзэгч фэнүүдээс гайхалтай өсөлтөнд үзүүлэхийн тулд хичээж. Тэгээд бас тийшээ одоо хүлээж зоондоо Америк нэгдсэн улсын баг, Латвийн баг, за тэгээд Монтенегрогийн баг, Япон улсын баг гэдэг зоондоо 5 багтай. Тэгээд Америк нэгдсэн улсын баг мэдээж бүгд мэдж байгаа бох те ямар хүчтэй өрсөлдөгч гэдгийг мэдж байгаа. Тэгээд Латвийн шгшөө баг маань 2020 оны Токиогийн Олимпийн аварга баг шүү дээ те. Тэгээд Монтенегро гэдэг чинь өөрөө Сербийн одоо хууч Югослав гэдэг нөө 7 задарсан улсын нэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол сагсны их орон маш хүчтэй өрсөлдөө үзүүлдэг. За тэгээд Японы хувьд гэх юм бол өнгөрсөн жилийн хувьд бид нар Японы шгшөө багийн багт 2 удаа хожигдсон. Тэгэхээр бидний хувьд бас тоглолт авахгүй байдаг бас маш хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Тэгэхээр ер нь бол бүхэл тоглолтууд маш өрсөлдөөнд ширүүн уур амьсгалын дунд томрох болж байна. Тамирчин хүний хувьд мэдээж талбай дараахтаа мэдээж хожил байгуулна медаль аавн гэж ер нь бол гардаг. Миний хувьд гэх юм бол бас мэдээдгүй хугацаанд сагсан мөнгөний спортоор хичээлтэй мэдээдгүй туршлага хөрөмтлүүлээ. Тэгэхээр одоо яг энэ туршлагаа одоо яг энэ дэлхийн аварга дээр гаргахыг хичээж тоглох болно. Тэрнээс бол би одоо ямар Майкл Жордан биш, Леброн Джеймс биш. Би талбай дээр гараад өөрийнхөө хийж байгаа 100% хийж чадна гэдэгт бас хэцүү шүү дээ. Ер нь бол одоо ингээд намайг хамгаалж байгаа тамирчид маань ямар өндөр ур чадвартай, ямар өндөр түвшинд бэлтгэгдсэн тамирчид үлээ. Тэр бүхэндээ өөдөөс одоо яг өөрийн одоо сурсан мэдсэн туршлага одоо тэтгэлгөөр л одоо юу гэдэг бүх зүйлээ гаргаж өрсөлдөх болно. Тэрнээс биш одоо би одоо яаднаа, би одоо хожноо, би цам медаль авна гэж болж хийж чадахгүй. Зүгээр л талбай дээр би юу чадж гин, юу чадхаар байна, юу чадах боломжтой тэр үүдгээ талбай дээр 100% гаргахад болно. Үзэгч фэнүүдтэй хандаж хэлэхэд яг сүүлийн үед нэг сошиал амар асрын хурдцтай хөгжөөд тамирчид рүү одоо жишээ нь ингээд дайралтууд аягүй хэрдэг болсон л доо. Яг би одоо жишээ нь 2010 онд энэ төр цагт тоглож явахад харьцангуй гайг байдаг гэсэн. Одоо бол харьцангуй их шүү дээ. Сайн тоглолоо гэдэг, муу тоглолоо гэдэг. Энэ чинь адилхан л бид нар хөгжөөд явж байгаа спорт шүү дээ. Бүх улсын орнд тамирчид алдаагаа бүгдээрээ харж байгаа, алдаан дээрээ ажиллаад бүгд хөгжиж байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн бас алдаа гаргаж болно, онж болно те. Алдаж ондог л спортын бас нэг хувь шүү дээ. Хожигдсон хувь. Тэгэхээр одоо жишээ нь хожлоо гэх юм бол бас нэг тийм бидэрт цаг уран өгөлчээр хожигдлоо хүн битгий бас бид нар зүгээр дайраараа те. Бид нар талбай дээр гараад эх орондоо зохион байгуулалтад тэмцэн мэдээж хэрэг амжилт гаргахыг маш их хүсэж байна. Тэгээд эндээч гэсэн бид нар бас 100% сэтгэл зүрхээ зориулах болно. Тийм учраас та бүгд маань бидний чин сэтгэлээсээ дэмжээсэй. Хамгийн гоё зүйл нь Монгол улсын маань нийслэлд ийм гоё тэмцээн зохион байгуулж энийг нэг сагсан мөнгөний нэг тийм гоё баяр гэдэг өөр нь хүлээж аваа тий. Бүх одоо тоглолтыг одоо гоё дүүрэн үрж үзээ. Монголчууд одоо сагсан ямар их одоо дуртай Монгол сагсны ямар гоё тийм соёлтой вэ гэдгийг гадаадын улс орнуудад бид нар харуулмаар шүү дээ. Зөвхөн одоо талбай дээр өрсөлдөхөөс илүү яаж зохион байгуулдаг юм байна, яаж дэмждэг юм бэ? Тэр болгоны гоё ингээд гадны тамирчдад гоё харуулаасаа тэдэрт гоё тийм сэтгэл төрүүлээсэй гэж би бодож байна. Гадны тэмцээнд оролцоо явж байхад манай одоо бусад оронд амьдардаг монголчууд маань биднийг аягүй их дэмждэг. Бид нар тэгээд нөгөө нэг олон улсын сагсан мөнгөний холбоонд ер нь бол дэмжигчдэрээ ер нь бол их юутай өөр өнцгөөс биднийг хардаг. Одоо чинь монголчууд амар тийм илгэмсэг те нэгнийг хаа болоос ирээд дэмждэг. Тэр талаараа маань бидэрт аягүй их нөгөө сайн ханддаг. Тийм учраас нутаг дээр ирээд болж байгаа энэ тэмцээнийг юм өстой яаж нөгөө нэг монголчууд сагс үүдгийг жигнээс харуулцгаая гэж хэлмээр юм да.